Ховд аймгийн Харнуур Ховд хоолын сав газрын захиргаанаас буянт хоолын ойр орчимд хяналт шалгалт хийлээ. Шалгалт хийх явцад үгсэн малын сэгзэмийн нунтаг нүрсний хог, хүүхдийн хэрэгэлсэн памперс, архины шилэл ааз, ахуйн хог хаядлын харамсалтай дүр зураг та бидэнд харагдаж байна. Та бидний угуусны их ундраг болсон буянт хоолын энэхүү хогийн цэг болж хувраад байна. Усны сан бүхий газарт маш их ноцтой хог хаядлын том зөрчлүүд бол бий болсон байна. Энэ болвол ердөө усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалтын бүсийн дэглэмийг анх тогтоогоогүй. За дээрэс нь энийг бол мөрдөж ажилдаггүй. Тэргэд маань үнэхээр бас ухамсартай баймаар байна. Хог хаядлын тогтоосон цэг байж хат энэ заавал усны сан бүхий газарт буюу буянт хоолынхаа айс савдаг монголчууд маань эртээр үеэс энэ усаа болвол хайрлаж усандаа бол одоо цагаан юм тусаадаг, цустай юм тусаадаг ч гэдэг юм. Тэр нэг Монгол ахуй зан юу бол алдагдсан. Үүндээ бол энэ үнэхээр их төвөгтэй асуудлууд юм үүссэн байгаад үнэхээр бас сэтгэл ханамсаж байгаа юм. За энэ асуудлыг яаж шийдэх вэ? Уран зохиолын цаг ирж байгаа энэ үед хогны асуудлыг хэн шийдэх вэ? Энэ асуудлын улмаас маш олон төрлийн өвчин эмгэг үүсэж байгаа. За хог хаядлын тухай хуульд хог аясан хүмүүс хариуцлага тооцох хуулийн чанга заалтууд тусгагдсан байдаг. За энэ хууль яагаад хэрэгжихгүй байна вэ? За жишээ нь энэ харагдаж байгаа нүрсний нунтаг хогийг энд хэн хаяв? Яагаад заавал буянт голын эрэг дагуу гэж хайхрамжгүй хариуцлагагүй иргэдийн хайсан хогонд буянт гол минь дарлуулсаар байх вэ?